Cheesecake City-ийн хүрээнд өнөөдөр би Нью-Йорк cheesecake-ийг солонгон өнгөнд оруулж хийж үзүүлээ. Орчин маань бол хамгийн түрүүнд крем чиз 500 г, 5 ширхэг өндөг, 200 г сахар. За тэгээд оруулах гэж байгаа өнгөний хүнсний будаг, ванилин, тэгээд лимоны хүчил, бичэн, масл 100 г, гурил 1 хоолны албаг, 200 г цэцгий. Крем чизээ тасалгааны температурт зөөлрүүлээд миксертнэ. За одоо ингээд крем чиз маань зөөлрөөд ирэхээр нь 200 г сахараа дээрээс нь хийгээд дахиад миксертнэ. За үүн дээр 5 өндгөө нэг-нэгээр нь хийн. Эхний өндөг хийгээд бүрэн хайлж ууссны дараач өндгөө. За эхний өндгөөс одоо 2 дахь өндгөө хийгээд бүрэн ууслан миксертнэ. За одоо 200 г цэцгийг хийн. За одоо 1 хоолны албаг гурлаа шигшиж байна. За одоо 2 удаа ванилина хийгээд 1 цайны албаг лимоны шүүс, за 200 г бичээндээ нунтаглаж үүрмэг болгоод 100 г маслаа хайлуулад ийм шингэн болгоод бичээн дээрээ хийгээд сайн хутгана. Бичээ маань иймэрхүү болно. Энэ хэв маань 19 см-ийн ёроолон нэм салдаг хэв байгаа. Тэгээ гадуур нь туулган цасаар ингээд бүрээд өгчнө. Шүршдэг дотор нь цацаж өгнө. Ингэснээр чизкейк маань савнаасаа амархан салнаа. За үүн дээрээ түрүүн бэлдсэн бичээнээ хийгээд суур болон хан хийж өгнө. Зөвхөн суур хийсэн ч болно, мөн ингээд хан бас хийж болно. Тэгээ бичээний ингээ хэвэндээ ёроол болон хан хийгээд бүх хэсэгт нь жигдхэн ижил тараагаад нэмгэн зузааны адилхан байлгах хэрэгтэй. За ингээд түрүүний бэлэн болсон зуурмгаа 5 аянд хувааж хийнэ. За одоо хуваасан зуурмаг дээрээ хүнсний будгаа хийж өнгө оруулна. Хэрвээ тоодгүй өнгө оруулъя бол будгаа арай их хийгээд бүдэг өнгө оруулъя бол будгаа бага хийж болно. Цэнхэр өнгнөөс арай бага, ягаан өнгнөөс арай их хийнэ. За одоо солонгон чизкейкний маань хамгийн чухал хэсэг нь бэлэн болсон зуурмгаа хэвэндээ хооронд нь холилдуулахгүйгээр хийх хэрэгтэй байгаа. За хамгийн эхлээд улбар шар өнгөө хий. Хэвнээ яг гол руу нь хийх хэрэгтэй байгаа. Дараагийн өнгөө ихтэй өмнөх өнгөнийхөө яг голд нь зөөлөн жигтгэн асгаад ингээ асгаад төхөр өмнөх өнгө нь түрэгдээд явчихдаг байгаа. За одоо ягаан өнгө хийн. Мөн яг голд нь багаар асах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь зуурмны өөрийнх нь өнгө буюу цайвар шар өнгө байгаа. Энийг яг голд нь хийж өгнө. За ерөнхийдөө бол ингээд болцсон. Нэмээд чизкейкийг илүү гоё харагдуулахын тулд ингээд хий гаргаж болно. Савхаар дөрвөн тал руу татаад татах бүртээ татсан савхаа цэвэрлж явах шаардлагатай. 8 удаа гадагшин татаад дахиад голоос нь дахиад дотгошин татах хэрэгтэй. Савхаа хитрхи доош нь хийхгүйгээр өнгөцгөө хийгээд аваад тахт болно. За ингээд бэлэн болсон чизкейкээ 170-аас 180 градуст 1 цаг чигнээд 1 цагийн дараа 100-аа унтраагаад дахин 1 цаг дотор нь хөргөж яваад гаргаж ирээд хөрөгчөнд хийж бүрэн хөргөсөн дараа идэхэд илүү гоё амттай болно.